Польшоос бэлтгэж байгаа нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэллээ. Бид хөгжмийн нийслэл Аполли хотоос гараад Лигниц хотод ирлээ. Бидний хотын зах руу орж ирэхэд Монгол улсын тугийг намруулсан байгааг хараад энд Монголтой холбоотой ямар нэгэн үйл явдал болж байгаа юм байна гэж таамаглав. 13 дугаар зууны үеийн хүмүүс шиг хувцалсан ард иргэд олноороо хөлхөлдөж баяр эсвэл тэмдэглэл чухал өдөр болж байгаа мэт уур амьсгал биднийг угтан авлаа. Энэ бол Лигниц хотын жил бүр зохион байгуулдаг Лигницийн тулаан хэмээх түүхэн тэмдэглэлт өдөр байлаа. Хотын төвөөсөө жаахан зайдуу тустай том талбай засаж яг л байлдааны үе шиг санагдгүйц цэрэг зэвсэг агсаж хүүхдүүдээ хүртэл дайчны хувцс өмсгөн сэлмээр байлдан тоглож байгааг харахад энэ өдөрт маш их ач холбогдол өгөх нь тодорхой байлаа. Лигниц хотын бүх иргэд Лигницийн тулаан үзүүлбэртээ идэвхтэй оролцдог бөгөөд хотын дарга нь хүртэл дайчин ерийн дүрт хувирчээ. 1241 оны Лигницийн тулаан бол манай түүхэнд болсон хамгийн онцгой үйл явдлын нэг. Тиймээс бид нар жил болгон энэ өдрийг тэмдэглэдэг. Үүгээр дамжуулан орон нутгаас сурталчлах бодлого баримталж байгаа юм. Бас нөгөө талдаа Монголын ч сурталчилгаа болж Монгол-Польшийн найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулж байгаа юм. Энэ үзүүлэн тоглолтод оролцохоор Польш, Чех, Германаас монголчууд ирдэг. Өнөөдөр Монгол улсаас Польш улсад суугаа элчин сайд оюун дээр болон Лигницийн тулалдаанд Хенрихт Сүсэгт вангийн талд тулалдсан язгууртны удмын төлөөлөгчдийн хамт хийсэн бэлэгдлийн ёслол энэ нөхөрлөлийн тод жишээ боллоо. Лигницийн талбар хэдийгээр хүнд бараан түүхийг өгүүлдэгч өнөөдөр хүмүүсийг эвлэрэл ойлголцол хамтын ажиллагааны эхлэл болж байгаад баяртай байна. Бид өөрсдийн соёл уламжлалаа харилцан танилцуулж байна. Миний ард харагдаж байгаа Монгол улсын элчин сайдын яамны байгуулсан Монгол гэрт хүмүүс хамгийн их зочлоо. Монгол соёл уламжлал сонирхолтой, үндэсний хоол идэ амттай, хөгжим бүжиг бүх зүйл нь сайхан байна гэж энд үзсэн хүмүүр надад хэлж байна. Польш Монголын харилцаа өдгөө маш сайн байгаа. Миний ойрын төлөвлөгөөнд Монголын орон нутгийнхан, сургууль, скаутууд хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголд очиж ажиллаж байна. Энэ үзүүлэн тоглолтод би Монголын талын баатар болж байгаа юм. Хамгийн чухал нь бид монголчуудын талаарх олон хүний буруу ойлголтыг өөрчилж чадсан. Өмнө нь зарим хүн монголчуудыг арьсан хувцас өмсдөг, зэрлэг бүдүүлэх хүмүүс байсан мэтээр төсөөлдөг байлаа. Гэвч энэ бол үнэндээ ташаа ойлголт. Учир нь бид тухайн үед энгийн нэг нүүдэлчин овогтой биш, харин хүчирхэг Монголын эзэнт гүрэнтэй тулгарч байсан. Тэд чинээлэг, өндөр соёлтой хүмүүс байж. Миний өмсөж байгаа энэ хувцас хүртэл хааны хувцсны загвар юм. Тэд дэлхийн өнцөг болон бүрээс торог, тансаг эдлэл авч хэргэлдэг, алт эрдэнэсийн ариун баялагтай байсан. Тэр үеийн Азийн хувцсны загвар соёлын хөгжлийг тодорхойлж явсан хүмүүсийн нэг нь монголчууд байсан гэж хэлж болно. Үүгээрч зогсохгүй худалдаачдыг хамгаалж, торгоны замыг аюулгүй хэвийн ажилуулахын төлөө ихээхэн анхаардаг байж. Харин бид эдгээрийг олон нийтэд дараагийн жилүүдэд улам өргөн хүрээнд таниулсаар байх болно. Мөн нэг сонирхолтой зүйл ажиглагддаг. Эхэндээ Хенрихт Сүсэгт вангийн талын дүрд оролцдог байсан зарим жүжигчид жил ирэх тусам Монголын талын дүрд тоглохыг сонгодог болсон. Яагад гэвэл Монгол дайчдын хувцас өмсгөл үнэхээр сүрлэг, сайхан харагддаг болохоор л тэр шүү дээ. 1241 оны 4-р сарын 9-ний өдөр Лигниц хотод болсон тулдааныг Байдар, Хадаан, Ордоо хаанаар удирдан явуулсан гэж түүхэнд үлдсэн байдаг. Энэ тулдааны гол зорилго нь Польш Германы хүчийг Унгар төвлөрөхөөс сэргийлж Монголын үндсэн армийг Унгарлуу довтлох замыг хамгаалахад зориулагдсан байжээ. Монгол цэргүүд өрөндийн их хүчийг хурдан морины хүч, худал ухрах тактик, ном сумны хүчтэй довтлохоо утаа болон бусад төөрөгдүүлэх арга замыг ашиглан дуулгаж авсан. Энэ тулалдаанд Польшийн ван 2 дугаар Хенри ам үргэцсэн юм. Гэвч Монголын их зэрэг цааш байлдалгүй нутаг ботсон бөгөөд шалтгаан нь их хаан өгөөдөө насан эцэс болсон тул орийг залхамжлагчийг тогтохоор нутаг буцхаас өөр аргагүй болсон хэмээн түүхэн тэмдэглэн үлдээжээ.
За энэ өдрийн амар амгалан айлтгая. За манай холбооныхан энд цөмөр сууж байна. Манай холбоог Гэрээгэ гэдэг Монголын уламжлалт гэрээгэнээс сэдэвлэж авч хийсэн. За ингээ Польшийн Леница гэдэг энэ түүхэн хотод иж бүрэн бүрэлдэхүүнээр бол хүрэлцэн ирж оролцож байна. За манай холбоо энд бол Монголын бас 13 дугаар зууны эзэнт гүрний төлөөлөн сэргээн одоо танилцуулж оролцож байгаа. Энэ бол яг одоо энэ цаана зохион байгуулагчдаас сценарчлан гаргасан зохиолын дагуу бид бол өөр гэсэн үүрэгтэй газрын төлөөллүүд өөр өөрсдийнхөө үндэсний хувцас за тэгээ зэр зэвсэг гэрээ бол ялгарн болол оролцсон байгаа. Бид бол явган цэргийн айрууд бол манай холбооныхан бол өөрсдийн дайны хар сүлдээ бол барьж оролцсон. За миний хувьд бол би монгол хүн учраас эднийгаа ерөөхдөө нь удирдах. За байдраг жанчны дүрд бол сая тоглоод морин одоо цэргийн айрмтанд бол морин мортогоо давхиж оролцлоо. Бид хоёр энд анх удаа энд ирж байгаа. Яг хэдэн жилийн өмнөөс бол ер нь сонсч ирсэн. Тэгээд энэ жил зорж ирсэн өчигдөр их бороотой байсан боловч өнөөдөр нартаа бас их гоё сайхан өдөр байна. Одоо 1241 онд ирсэн юм шиг сэтгэл төрхөөр ерөөсөө энэ Европын улсуудын хувцлалт өөрсдийнх нь ингээд байж байгаа байдал Монгол ард түмнийг бол одоо бол ямар гоё энэ үүх түүхийг ингэж хүндлэж хайрлаж энэ хүмүүс ингэж энэ бүхнийг зохион байгуулж ингэж байгаа нь бол үнэхээр таалагдлаа маш их сайхан сэтгэл төрлөө. Монгол цэргүүд нь ухарч ямар цэргийн тактик үзүүлээд ухарсан дүрээр пошуудыг одоо тэр цайзнаас нь гаргаад тим тактик хэрэгжилж байлж исэн энэ төр гэдэг бүгдийн морьтоогоор яг тэр ерөнхийдөө тим төстэй хувцалсан тэр олон төрлийн бас үндэстэй хүмүүс байна. Тэр энэ төр нэг сони юм байна. Энэ зүйлийг би Монголын соёл зориулан бүтээсэн. Энэ бол Ховлын хааны үед хэрэглэж байсан анхны цаасан тэмдэгтийн загвар юм байна. Би Европ хүний хувьд үүнийг сонирхон түүхэн цаг үе рүү аялж их Юан гүрний үеийн дэвшилтэд технологийн нотлогоо гэж бодон хийж авчирлаа. Өнөөдөр үүнийг Монгол хүнд бэлэг болгон өгч байгаадаа баяртай байна. Би докторийн зэрэг хамгаалж буй судлаач бөгөөд дорны цэргийн түүх, ялангуяа зэр зэвсэг, хоёуг дуулгын судалгаагаар мэрэгшиж ажилладаг. Энд би түүхэн дүрслэлд ажиглагдж буй хувцас хэрэглэл, зэвсэг, хоёуг дуулгын талаар зөвлөгөө өгч 13 дугаар зуунд болсон Лигницийн тулалдаанд бодит байдал дээр ямар байсан байж болохыг түүхэн үндслэлтэйгээр сэргээн үзүүлэхэд туслан оролцож байна. Үнэн дээр энэ арга хэмжээ олон жилийн уламжлалтай. Харин 4 жилийн өмнө эндхийн дарга Рафаэл Плея намайг урьж энэхүү үйл ажиллагааг бодит байдалд илүү ойр хэлбэрээр зохион байгуулахад туслахыг хүссэн. Ингэж шинээр тулалдааны хэсгийг илүү бодиттой хувцас хэрэглэлд ач холбогдол өгснөөр оролцогчид болон үзэгчдийн тоо ихссэн. Энэ жил гэхэд 13 орны төлөөлөгч оролцож байна. Үүнд Польш, Герман, Франц, Словак, Чех, Унгар, Хорват, Серб, Израиль, Ирланд болон Монголын төлөөлөгчид багтаж байна. Монголоос намна хамтлагийн алтан хүрэлцэн ирсэн. Тиймээс ирээдүйд Монголын улам олон түүх сонирхогч, сэргээн дүрслэгчид манай арга хэмжээнд хүрэлцэн ирж хамтран оролцоно гэдэгт найдаж байна. Лигницийн тулдааны үзүүлбэрийг үзсний дараа бид яг энэ тулдааны үйл явдлаас үүдэн бий болгосон музейг үзэж сонирхлоо. Тулдааны үеийг харуулсан зураг, Монгол цэргийг хэрэглэж байсан ном, сум, зэв, хувцас, Польш цэргүүдийн хувцас гэх мэт сонирхолтой үзмрүүд дэлгэж харуулжээ. Энэ музей бол Европт байгаа Монгол тайлбартай цорын ганц музей юм.
Ингээд Пош Монголын түүхийг халдсан Эртний хотоос бид гарч дараагийн хот руу явлаа. Бид явсаар Кротошин хотод ирлээ. Кротошин хотын суур 15 дахь зуунд тавигдсан түүхтэй. Дундад зууны үед худалдаа гар урлалын чухал төв байсан гэж үздэг бол одоо машин үйлдвэрлэл, металл боловсруулалт, үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ алдартай. Энд бид олон үйлдвэртэй танилцаж, Монгол улс Кротошин хотын хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хамтран ажиллаж болох талаар ярилцлаа. Бидний нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчид хүлээн авч уулзсан хамтран ажиллах санаачлага төслөө танилцуулсан юм. Энэ уулзалтын дараа бид Кротошин хотын хэд хэдэн үйлдвэрүүтэй танилцлаа. Би Польшийн хөрөнгө оруулалт худалдааны агентлагийг төлөөлж байна. Энэ нь Польшийн хөгжлийн сангийн харьяа төрийн байгууллага юм. Өнөөдөр би Польшийн хөрөнгө оруулалт худалдааны агентлагийг санал болгодог үйлчилгээний талаар танилцууллаа. Бид гадаад зах зээлд үйл ажиллагаагаа тэлхийг хүсч буй Польшийн компаниудыг дэмжихийн зэрэгцээ Польш улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй гадаадын компани хөрөнгө оруулагчдад ч гэсэн тусалцаа үзүүлдэг. Өнөөдрийн арга хэмжээний гол сэдэв нь Монголын зах зээл, Монголын түншүүдтэй хамтран ажиллах боломж, бизнесээ өргөжүүлэх асуудал байлаа. Бид Улаанбаатар хотод гадаад худалдааны төлөөлөгчийн газартай тул Польшийн компаниудад манай төлөөлөгчтэй шууд холбогдохыг зөвлөж байна. Харин өнөөдөр бид хүнс хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчтэй уулзсан бөгөөд мөн хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчдийн зүгээс ч энэ чиглэлд ихээхэн сонирхол илэрхийлсэн. Кукэн экспортын санхүүгийн даатгалын газар бөгөөд Польшийн экспортлогчдын олон улсын худалдаанд шаардлагатай баталгаа гаргах боломжтой байгууллага юм. Мөн бид шаардлагатай тохиолдолд экспортын борлуулалтыг санхүүжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал факторингийн үйлчилгээ хэрэгтэй бол энэ чиглэлээр ажилладаг өөрийн охин компаниараа дамжуулан санхүүжилт олгох боломжтой. Өөрөөр хэлбэл Монгол улстай хийсэн худалдаанаас үүсэх Польшийн экспортлогчдын авлагыг даатгах боломжтой. Үүнээс гадна бид зөвхөн Польшийн экспортлогчдыг бос Польштой худалдаа хийх сонирхолтой Монголын импортлогчдыг ч дэмжих боломжтой. Хэрэв тэд өөрийн банкыг ашиглан санхүүжилт авахыг хүсвэл Кукэн тухайн Монголын банкнд дахин баталгаа гаргаж өгч болно. Ингэснээр банк нь Монголын компани гүйлгийг илүү итгэлтэйгээр санхүүжүүлэх нөхцөл бүрддэг. Кукэн Польш улсын засгийн газрын баталгаатай ажилладаг учраас маш найдвартай бас хүчирхэг байж чаддаг. Кукэн OECD-гийн тогтоодог улс орнуудын эрсдлийн үнэлгээг ашигладаг. Үүний зэрэгцээ өөрийн дотоод шинжилгээгээр улс орнуудын эрсдэл болон тухайн зах зээл дэх үйл ажиллагааны нөхцөлийг үнэлдэг юм. Монгол улсын улс төрийн тогтвортой байдал, бизнесийг хөгжүүлэх зорилтууд мөн 3 дахь хөршийн бодлогоор Европ руу гарах гарц хайж байгаа нь нөгөө талаас Польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Монголыг Азийн зах зээлд хүрэх гарц гэж үзэх боломж зэрэг нь Монгол улсыг өндөр үнэлгээтэй зах зээл гэж дүгнэхэд хүргэж байгаа. Манай шинжээчдийн үнэлгээгээр Монгол улсын эрсдлийн зэрэглэл сайн байгаа учраас экспортын даатгалын өртөг харьцангуй бага байдаг. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд бид энэхүү Польш-Монголын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна. Хэрв Монголын компани өөрийн банкаар дамжуулан Польшоос хийх худалдан авалтаа санхүүжүүлэхийг хүсвэл манай байгууллага тухайн банкнд дахин баталгаа гаргаж өгч чадна. Иймээс бид хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих олон төрлийн уян хатан санхүүгийн шийдэл санал болгох боломжтой. Польш улсын хөдөө аж ахуйн салбар нь улсын хүнсний аюулгүй байдал, хөдөө орон нутгийн нийгмийн бүтэц, эдийн засгийн доктортой байдалд чухал байр суурь эзэлдэг. Тиймээс хөдөө аж ахуйн эрхлэгч нарт үзүүлдэг дэмжлэг нь олон түвшний өргөн хүрээтэй байдаг. Жишээ нь үндэсний, Европын холбооны, онцгой нөхцөлийн, хөрөнгө оруулалтын, мөн нийгмийн халамжийн гэсэн хөтөлбөрүүдээс бүрддэг. Ингэж үйлдвэрлэл эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгдөг бөгөөд үйлдвэрлэгчдэд зөвхөн зах зээлээ сайтар судлах ажил чухлаар тавигдана. Уулзалтын дараа бид хэд хэдэн үйлдвэртэй танилцаж, Монгол улс Кротошин хотын хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хамтран ажиллаж болох талаар ярилцлаа. Эхний очисон газар бол Мишмаш үйлдвэр байлаа. (1987) онд байгуулагдсан энэ үйлдвэр металл боловсруулах болон хөдөө аж ахуйн машин механизмын сэлбэг үйлдвэрлэдэг.
Энд CNC, токер, өрөмтлөг, өнгөлгөө хийхээс гадна захиалагчийн зураг төслийн дагуу эд анги үйлдвэрлэж өгдөг. Гол үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь бол комбайн болон тэжээл боловсруулах машины бул, ир, хутга, араа, дамжуулах эд анги, тариалтын машины диск хийдэг. Үүний дараа бид Кротплон үйлдвэр дээр ирлээ. Мөн л хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх үйлдвэр юм. Сайн байна уу? Та бүхэн одоо Польш улсын Кротошин хотод байрлах Кротплон компанид байна. Манай компани хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн нэгдлэг өгөөд нийт 43 гишүүдтэй. Эдгээр гишүүд нийлээд 10,000 га талбайд газар тариалан эрхэлдэг. Бидний ард харагдаж байгаа 22,000 тонн багтаамжтай үр тарианы агуулга байна. Энэ агуулгад бид тариануудаа цуглуулж, чанарын шалгаж, цааш нь тээвэрлэдэг. Агуулгын хамгийн том давуу тал нь өөрийн төмөр замын зам шугамтай бөгөөд үүгээрээ вагонд ачих ачаа мөн вагоноос бараа бүтээгдэхүүнээ шууд хүлээн авах боломжтой юм. Манай үр тариа хүлээн авах болон ачиж гаргах хүчин чадал нь бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалan цагт 200 тонн хүртэл хүрдэг. Үүнээс гадна бид хоногт 350 тонн үр тариа хатаах хүчин чадалтай өөрийн хатаах байгууламжтай. Энэ бол Польшийн үхрийн аж ахуй эрхлэгчид ба сүүний үйлдвэрлэгчдийн холбоо. 1995 онд үхэр маллагчдын санаачлагаар анх байгуулагдсан. Бид малчтын төлөө ажиллана гэсэн урайтай. Эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилтэт технологи суурилсан лабораторитой бөгөөд сүүний дээжээс уураг, тос, илчилгийн хэмжээ шалгахаас гадна сүүнээс үнэний хээлтэй эсхийг тодорхойлдог шинэ технологи нэвтрүүлсэн. Мөн эднийх эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах, мал аж ахуй эрхэлж буй хүмүүс бүх талаар туслах зорилготой. Малчтын малаас авах ашиг шимийг нарийн тооцоолж гаргаж өгдөг. Дараагийн очсон газар бол мөн л хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэр. Ферм, мал аж ахуй, үр тарианы аж ахуй зориулсан машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Бидний харж байгаа төхөөрөмж бол малын бууц цэвэрлэгч. Мал аж ахуй эрхлэгчдийн хамгийн эрэлттэй тоног төхөөрөмжүүдийн нэг. Малын бууц цэвэрлэх автомат систем, үр тариа хатаагч, шанахтай өргөвч, тууцан дамжуулагч, фермийн туслах тоног төхөөрөмж зэрэг нь үйлдвэрийн гол бүтээгдэхүүн юм. Мөн хөрсний баланс барих төхөөрөмж ч үйлдвэрлэдэг. Смолици бол Польшийн үрийн аж ахуй ургамлын селекцийн салбарын тэргүүлэг компани нэг юм. Энэ компанийн үндсэн бүтээгдэхүүн нь эрдэн шиш, өвөл болон хаврын улаан буудай, хөх тариа, арвай, бандуй, өвлийн грапс, цагаан гич юм. Ойролцоогоор 4800 га тариалангийн талбайтай 100 гаруй ургамлын сортыг эзэмшигч бөгөөд үр цэвэрлэх, ангилах, ариутгах, савлах орчин үеийн үйлдвэртэй. Бүтээгдэхүүнээ Польшаас гадна бусад Европын оронд нийлүүлдэг. Энэ байгууллагын лаборатори нь зөвхөн үр шинжлэх биш, шинэ сорт гаргаж авах, үрийн чанарыг шалгах, генетикийн судалгаа хийдэг. Монгол улс Польш улстай хөдөө аж ахуйн олон салбарт хамтран ажиллаж тэднээс суралцах боломжтой. Учир нь тэд мал аж ахуй, газар тариалан эрхлэх тал дээр илүү олон жилийн туршлагатай ба хүний ажлыг хөнгөвчлсөн олон шинэ тоног төхөөрөмж технологиудыг нэвтрүүлсэн нь өнөөдрийн үйлдвэрүүдээс харагдаж байна.